За сайн байна. Excel-ийн 3 дахь хичээлээр юу заах вэ гэхээр өдөр тутмынхаа мөнгийг яаж удирдах вэ гэдгийг заая тийм ээ. За өдөр тутмынхаа мөнгийг удирдах гэдэг маань яг шүү гэхээр хэдэн төгрөгийн мөнгө зарцуулах нь одоо тухайн өдөр бас хичнээн төгрөгийн орлого орж ирэх нь тийм ээ. Тэрний дундаас хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна өнөөдрийн байдлаар гэдгийг л өдөр болгон харж явах хэрэгтэй. Тэгээд тэр маань одоо бас ер нь бол no measurement no improvement гэдэг юм хэрэг хэмжихгүй л бол та юмаа сайжруулж чадахгүй гэсэн тийм үг байдаг шүү дээ тийм ээ. Тийм болохоор үргэлж одоо энэ өөрийнхөө мөнгийг хэмжиж хэдэн төгрөг байна яаж ийх вэ гэдэг мөнгөө яаж удирдах вэ гэдэг өдөр тутмынхаа мөнгийг удирдана гэдэг чинь заримдаа хүмүүс нөгөө мөнгөө хамаагүй замбраагүй үрчил цалин бухаас өмнө мөнгөгүй энэ төр болчдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мөрнөөс урьдчилан сэргийлэх зорилготой ер нь өөрийнхөө энэ мөнгийг дандаа зөв удирдах явах хэрэгтэй. Энэ бол аюул чухал гэж би боддгийн. Тэгээд өнөөдөр та бүхэндээ Excel дээр энэ өдөр тутмынхаа мөнгийг яаж удирдах вэ гэдгийг зааж өгье. За одоо бидний нөгөө Excel-ийн файл байж байгаа шүү дээ. Урьдчилан бид нар энэ борлуулалтын тухай ярьсан тийм ээ. За өчигдөр энэ урьдчилан sales-ийн тухай өчигдөр энэ personal account-ийн тухай ярьсан байгаа. За энэ 7 сарын 31 юуг нь би 25 болгочлаа. Яг тэр өчигдөр бид нар 25-нд одоо яг санхүүгийнхаа байдлыг буюу надад хичнээн төгрөг байгаа, хичнээн төгрөгийн өртөө байгаа. Тэгээ миний нийт урт хэд юм бэ гэдгийг бид нар ингээд тооцоолсон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та бүхэн санхүү энийг хийгээ явчаарай. Тэгээд өнөөдөр одоо өнөөдөр 26 болсон байна. 26-ныхаа кэшийн тайлан одоо хэдүүлээ энэ шин шийтэн дээр гаргаа явчих. Энэ дээр хэдүүлээ rename гэж хаад cash management гэдэг өөрийнхөө өдрийн эсвэл daily cash гэдэг юм уу тэгэл нэрлэлчих тийм ээ. За тэгээд ингээд нөгөө өдрөөр нь доош нь 31 хоног ингээд цугуулчих хэрэгтэй. Хамгийн их 31 хоног гэдэг чинь тийм ээ. За хэрвээ ингэж хойш нь ингэж доошо өдрүүдэд бичээд ийшээгээ нөгөө гарах зардал орлогуудаа бичиж болно. Эсвэл энийг ингэж надад хөндлөнгөөр нь хийсэн их хайтахан санагдаад идэв. Гэхдээ та нар өөрсдөө л мэдэрэй заа. Тэгэх юм бол энийг баруун төвчөд дарж энэ шүү дээ. Энийг ингээд тавингууд ийшээгээ бүх тоонууд чинь ийшээ хөвөрчин тэгвэл энийг delete хийчих заа. За тэгээд энэ бол анх нэг 31 хоног хойш явах нь шүү дээ тийм ээ. За одоо тэгээд яах вэ гэхээр бид нар beginning balance гэдэг юугаа тавих хэрэгтэй. За beginning balance энийхээ дээр тавьчих тийм ээ. Beginning balance гэдэг маань хадаа өнөөдөр өглөө болоход өглөө танд ер нь хэдэн төгрөг байгаа юм бэ? Эхний үлдэгдэл гэсэн үг байхгүй beginning balance гэдэг маань. За эхний үлдэгдэл өчигдөр 26-ны байдлаар яг балансаа ингээд 26-ны өглөө гаргасан чинь надад 500 төгрөг байсан тийм ээ. Тэгэхээр 500-аа шууд энд тавьчих заяа. Тэгэхээр энийг 26-ны өнөөдрөөр та нар хийчих заяа. 26-ны өглөө баланс энэ санхүүгийн тайланг хийчихгүй надад яг 26-ны өглөө одоо яг ямар хөрөнгөд байгаа ямар үр төлбөр хүмүүст өртөө байгаа юм тийм ээ. Тэгээ одоо яг миний net worth хэд байгаа. Таны одоо ирээдүйн санхүүгийн зорилго бол энэ net worth-оор л өсгөх зорилго байгаа шүү дээ тийм ээ. Энэ net worth-оор өсгөх юм бол та охин баян болно. Санхүүгийн эрхчлэлтэй болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр cash одоо бид нар энэ хаанаас гараад ирсэн бэ гэхээр энэ personal financial гэдэг D5-аас ирсэн гэсэн үг. D5 гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр D тийм ээ D багны 5 дугаар мөрөн дээрээс ирсэн тоо гэж шууд бид нар ингээ харчих нь шүү дээ тийм ээ. Шууд энэ дээр ингээ тарж үзээ. Энэ тоо эндээс ирсэн байна. Тийм болохоор ер нь Excel ингээд зарим тоо ер нь ингээд тооцоол хийчих. Энэ тоонууд ер нь хаанаас гарч ирсэн бэ гэж хүмүүс мэдхээ ичдэг шүү дээ. Тэгэх юм бол шууд энийг хараад эндээс ирсэн тоо байна гэж шууд харцдаг байгаа. Энэ бол айгүй маш чухал. За одоо ингээд хэдүүлээ энэ дээр юу яа? Орлого гэдэг чинь income гэдэг юм тийм ээ. Income бичээ. За одоо танд ямар орлого гэдэг тийм ээ. Түрүүн бид санхүүгийн энэ орлогын тайлан дээр чинь би бол одоо надад цалингийн орлого байна. Side income буюу миний онлайн бизнесийн орлого байна. За одоо би өөр дээр л чид аваад явж. Хэрвээ та онлайн бизнестэй бол хүмүүсд өөр нэг бизнестэй бол тэнцэнээс чинь орлого орж ирдэг хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэгэхээр би өөр дээр л жишээ авчих тийм ээ. Цалингийн зардал. За цалин маань 7 хоногор будаг. 14 хоногор будаг байгаа. За өшөө энэ дэр нөгөө side income гэдэг маань миний нөгөө онлайн бизнесээс орж ирж байгаа орлого шүү заа. Side income.
За салин боохоо болог шинэ Зеландын салин бол нэг хагас өдөр хавцаа боодیں۔ Тэгэхээр надад бол 26 ингэчээ. За энэ 500 төгрөг хүлээж. Энд чинь бид 26-наас эхэлж амж эхний 25 хүртэл хайд хийчих. За хайд гэдэг нь баруун төвчөө дараа хайд гэдэг нь дахиад байхгүй. Гэхдээ яг энийгээ буцаад ингээ ан хайд хийчих болно. Энийг ан хайд гэдэг юм бол буцаад ингээд яачин тийм ээ. За тийм одоохондоо бол нэг хайд хийж яад 26-наас эхэлж амж. За тэгэхээр 26-ны инкам бол надад алга. Тэгсэн чинь за sales гэдэг энэ бол миний нөгөө юу гэж бодчих тийм ээ. Энийг би нөгөө өөрийнхөө бизнес гэж бодчих. За энэ дээр би нөгөө сургалтын материалыг зарсан орлого гэж биччихье. За тренинг курс гэдэг юм тий. За миний тренинг курс чинь нэг нь $50 гэв аим чи $50 гэж биччихээ л да тийм ээ. За тэгээ энэ дэр за би болт гэдэг хүнд 26-ны өдөр нэг сургалтын материал зараад надад $50 орж ирсэн гэх юм бол би энэ $50 хаана өчгөнө? Энэ сайд инкам дээр өчгөнө шүү дээ тийм ээ. Энэ хаанаас ирсэн? Эндээс ирсэн бодлого байхгүй юу? За одоо ерөөхдөө эдрийгээ бас ингэж энэ мөнгөөр яаж ам чи форматын солиод currency гэжээд доллараар илэрхийлж тийм ээ. За ингээл доллар болчихно. За миний нөгөө нэг эхний үлдэгдэл маань 26-ны эхний үлдэгдэл маань ер нь эхний үлдэгдлийг энэ доор оруулсан дээр юм байна. Их хайтаа харагдаж байгаа. Энэ авчраад энэ тавьчих. За энийг ялгацтуу. За энэ 26-ны өглөө надад хэдэн төгрөг байсан бэ гэхээр бид нар нөгөө энээсээ харна штэ. 26-ны өглөө надад 500 төгрөг байсан байна. За тэгэхээр за энэ бас нөгөө нэг форматын солиог болохоор. За одоо ингээд нийт надад бол эхний үлдэгдэл юм байсан байна. Орлого за энэ орлогын дүн гэдэг энэ дээр тавьчих тийм ээ. Total income total гэдэг тавьчих. За тэгэхээр бас харахад амар тийм ээ. Орлогын дүн гэж аахгүй income total гэдэг маань. Тэгэх юм бол одоо энэ salary энэ хоёрын дүн байх нь шүү дээ. За одоо надад бол нэг 500 төгрөг 26-нд орж ирсэн. Миний ихний үлдэгдэл юм байсан. За би тэгээд өнөөдөр дэлгүүр яваад за дэлгүүр манай дэлгүүрийн хажууд нөө бензин авдаг газар тийм бензин авсан байна тийм үү? Нэг $40 бензин авсан байна. За шоо бас stationery гэж нөө юу хэлдэг. Бичгийн цаас янз бүрийн нөө бичиг хэргийн материалыг хэлдэг. За stationery-д би нэг 11 баал нэг бичгийн цаас хоёр авсан гэж үзье тийм ээ. За бас grocery ороод бас нэг талах махцаа авсан. За тэр маань нэг өсрээд нэг $50 болсон. Энд бас юм үнэтэй шүү хүмүүсний бүтээгдэхүүн. За одоо тэгэхээр за энийг бас ингэж за beginning balance энэ маань дандаа л очиж шүү дээ тийм ээ. Шар өнгө тэмдэглэчээ. За энийг бас нэг end balance гэдэг маань нэг эцсийн үлдэгдэл гэсэн. Тэгэхээр эцсийн үлдэгдлээ бас энэ дээр энэ эцсийн үлдэгдэл за энэ дээр бас нэг total гэдээ бас тавьчих тийм ээ. Энэ бас зардлын дүн байхгүй. Expense total гэдэг юм уу тэгээд тавьчих. Зардлын түнтэй. Тэгэхээр зардал өнөөдөр гарсан зардлууд маань энэ аахгүй юу? Тэгэхээр $100. За эцсийн үлдэгдэл яаж гарах вэ? Эхний үлдэгдэл дээр нэмэх нь өдрийн орж ирсэн орлого хасах нь зардал тийм ээ. За ингээд надад яах нь энэ $450 бол 26-ны орой гэхэд надад ийм мөнгө байсан байна. Энэ маань маргааш өглөөний 27-ны эхний үлдэгдэл болох нь шүү дээ тийм ээ. За ингээд явчихын заяа. За тэгээд энийг бас шараар тэмдэглэчих. Энэ аягүй чухал зүйл байгаа. Энэ income гэдэг маань бас аягүй чухал шүү дээ тийм ээ. Энийг ер нь хараар тэмдэглэчихвэл бас энэ цаан болоод энэ хаар цаанаар тэмдэглэхэд гой санагдаад идэв надаа. Энэ дээр expense гэж бичээгүй шүү дээ. Expense system аа. За энийг бас ингэчээ. За энэний дунд бас нэг заа авчвал яасан юм гэж жоохон заатай. Тэгээд одоо ингээд зардал 27-нд юу авсан. Ингээд өдөр тутмынхаа мөнгөний үлдэгдлийг хараад яваад байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө мөнгөнд айгу тийм тооцоотой хандж сурж байгаа байхгүй юу. За энэ чинь 7 сарх тийм ээ 2007 оны
2007 оны одоо 6 сар хүртэл за энэ төр зур захан ингэ байж байсан ч яг тий. Ингээ явчих. За тэгэхээр бас энэ ард нь нөгөө total гэж тавьчих бас болж байна тийм ээ. Зороод энэ дээр нь хойш нь бас дүнгийн ингээд гаргачихдаг байж болж штэ тийм үү. За бид нар 26-наас их. За beginning balance бол нэмж болохгүй штэ. Энэ чинь нөгөө өөр өөрчлөлт зүгээр энэ зардлуудаа бид нар ингээд таунд зардал орлогуудаа бас ингээд тавьчих болж байна тийм ээ. За тэгээд энэ орлого чинь одоо 450 байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. За энэ дээр бид нар за яг нэг ингэ орчидоо өдөр өдөртөө ингэж гарч явах болохоор энэ дээр бас энэ үлдээтэл чинь юу яах вэ гэхээр энэ байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Энэ очин. За энийг нөгөөс нь хойш автоматс үлдсэн. За тэрийг дараа үзүүлье. Энэ дээр нэмэх нь total чи энэ ахгүй асах нь энэ гэхээр энэ хамгийн сүүлийнх нь 400 тавчаа үлдээдэх нь байхгүй болохоор тэгж гарч байгаа юм тийм. Энийг төр зорж явах утгагүй та гараад байна. За энэ дээр бас нөгөө өөрийнх нь нэрийг биччих. Энэ яг хэний юу юм бэ тийм ээ? Хэний cash management юм бэ гэхээр оюунагийн personal cash management байна гэх тийм ээ. За тэгээд энэ sales энэ тэндээс орж ирсэн тоо энэ бол одоо эндээс хараад энэ чинь A20-с ирсэн тоо байна гэдэг A20 гэхээр A20 гэдэг энд гараад ирж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд бид нар өдөр алга ингээд cash management ягаад 7 сарын 31 гэхэд яг нь энд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй энэ үлдэгдэл чинь дараагийн биднээсийн нөгөө нэг 7 сарын 31-ний балансан дээр очих юм байхгүй. Одоо жишээ нь бид нар энэ personal гэдэг дээр энэ дээр энийг 7 сарын 31-нд хийчихэлдэ бид нар нөгөө өчигдөр хийсэн юм чинь тийм ээ. Энийг бол энэ дид за энийг хэлж энэ дидэр байгаа энийг бол эхлэлтийн баланс гэж нэрлэж байгаа. Өнөөдөр хэлсэн учраас тийм ээ. 7 сарын 31-ний энэ дээр гарах дүнгуудыг бол бид нар юу ч хэлэх вэ гэхээр 7 сарын 31 нэрх баланс. Яг 7 сарын 31-нд одоо миний санхүүгийн байдал ямар шиг байдалтай байгаа юм бэ гэдгийг харуулж байгаа. Энэ нь болохоор яг өнөө өглөөний байдлаар санхүүгийн байдал маань ямар байгаа юм бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр 7 сарын 31-нд одоо network байна өсөх нөө буурах нөө гэдгийг анзаараад яваад хана шүү дээ тийм ээ. За минут харагдав. За ингээд яач нэг бас их сунжруулаад явах гэж би бодоод байна. За тэгээ өдөр болгон та нар энэ кассныхаа юу кэшээ ингэж өдөр болгон үдэж ингэж бүртгэж явж байгаарэ. Нэг 2-3 минутын л ажил штэ. Өдөр та нэг өдөр болгон орлого орж ирээд байхгүй бол бүрж гайгуус цалин чинь нэг 14 оноотой боон тэгэл ихний үлдэгдэл дээр бага үлдэгдэл дээр орлого байхгүй шүү. Зардлаа хасаад л үлдэгдлээ энэ чинь гаргаад ингэ яваад байна штэ тийм ээ. За энэ бол яах нь гэхээр нөгөө мөнгөө нэг замбраагүй өрхөөс аягүй хүнийг аягүй хөрчлэн сэрэл ер нь их санхүүгийн сахилга баттай л болоодог байгаа. Тэгэхээр өөрийнхөө энэ санхүүгийн байдлыг үргэлж хянаж явж байгаарай гэдгийг хэлэх байна. За баярлалаа энэ хичээл ингээд дуусгая да.